ирсэн. За тэр тусмаа одоо ланд артыг бидэнд танилцуулах гэж байгаа энэ ярилцлага одоо та бүхэн хүрэх гэж байгаа маа. Манай студид маань ирсэн зочид маань куратор Үлзий Барт уран бүтээлч Rebecca Ford, Hayden Ford нар хүрэлцсэн байна. За сайн байцгаана уу өглөөний өдрийг баярлалаа. Үлзий та бидэнд орчуулж өгөх байхаа тийм ээ. За юм түрүүн танаас бас ихлэд мэдээлэл авчи. Зочид маань бол Монгол орны зориудаг ланд арт уран бүтээл хийхээр ирсэн байхад та бүхний урилгаар ирсэн үү? Тийм. Бид нар бол ойр арт хавгээд Монголын 20-од залуу уран бүтээлчд нэгдсэн юм урлагийн байгууллага байгаа. Тэгээд манай уран бүтээлч дэлхийд даяар ланд арт буюу байгалийн урлагаар бүтээлүүд хувьдаг Монгол уран бүтээлчд байгаа. Тэгээ энэ хоорондоо дэлхийд даяар энэ тэмдгийн хөтөлбөрт оролцож явж байхдаа олон орны уран бүтээлчтэй уулздаг. Тэгээ энэ хоёртой бас Нэмэлт Швейцарт бид хэд уулзаа хамт ажиллаа. Тэгээд энэ хүмүүс бол Монгол ирэх ёстой хүмүүс байна. Ялангуяа тайгаад ирэх ёстой гэх. Тэгээд энэ удаа бид хэд өвлийн анхны ланд арт буюу байгалийн урлагийн резиденц хөтөлбөр зохиосон. Энэ бол Монголд болж байгаа хамгийн анхны өвлийн урлагийн хөтөлбөр байгаа. Тэгээд Жавар гэдэг нэрийг өгсөн. Жавар гэхээр ингээд хаардаг юм нэг болдог шүү дээ. Орос артын үлгэрдээ гараад нөгөө муухас надад ээж нь охиныг модны дор үлдээчээд явцсан чинь нөгөө охин амар гоё тэр жаврыг хүлээж аваад өвөл бол угаасаа юм байх хэрэгтэй үлрэл. Өвөл бэжэж хавар амьдрал төрдөг. Үүр хэрвээ газрын хөрсөн дор байхгүй ах юм бол амархгүй ах юм бол хавар ирэхгүй. Тэр тэр охин амар гоё ойлгоод байгалийн жамыг ойлгоод хүлээж авсан учраас жавар өвгөө шагнадаг штеп. Тэгээ нөгөө хаад ээж нь өөрийнхөө охиныг авчираа тайсан чинь өөрийнхөө охин нь тэрийг ойлгохгүй нөгөө энэ бол амьдралын ухааны тухай бас юм гоё үлгэрээдэг штеп. Тэрийг ойлгохгүй болохоор тэр охин нөгөө хүлдээ бүгчдэг те. Тэгээд тэндээс ерөнхийдөө бол нөгөө бид жоохон бахт үлгэр сонсч өссөн штеп. Тэндээс ерөнхийдөө бол хамгийн анхны юм урлагийн сэтгэлдлийг олж авсан. Тэгээд жавартай тэгвэл уран бүтээлчд яаж нүүр тулдгийг бид нар олон улсад энэ хөтөлбөрт оролцож байхдаа хөтөлбөрөөр ихэвчлэн 100 байдаг. Тэгвэл өвөл Монгол орны чинь өвөл ямар байдаг лээ тий. Тийм учраас бид нэр зохион байгуулаад авчирсан. Тэгээд нэр өөрсдөө ярих байхаа. Ер нь бол маш хэцүү байсан. Сонин байсан. За тэгвэл өдрөөс сэтгэлийн сонсъё та зочдоос асууад гэхгүй Монгол ирсэн сэтгэл за мэдээж тэгээд тухайн бүтээлээ төрөж явах үйл явц ямар байна? How was your impression in Mongolia during Jawar? How did you feel? Want to express some? Oh, it was incredibly beautiful, but so different from England. It was incredibly cold. We're not used to that kind of cold. Like in England, it's like plus 18 degrees. Here it was minus 30. Yeah. So we were given some beautiful clothes and warm things to wear. We wrapped up. But what struck me was the wildness and the beauty of the countryside. I mean, we were so privileged to be invited to create art on the lake. And yeah, I don't know what you wanted to say. Yeah, translate for it. Yes. Тийм. Сэтгэл маш өндөр байгаа. Англид 18 градусд бол Монголд хасах 30 градусд ажилласан. Тэгээ хүлцэн орон дээр бүтээл хийх маш гоё байсан. Ялангуяа Монголын гоё ноос хувцас өмсөөд бид нар маш их хамгаалагдсан. Тэгээд гоё дулаахан байсан. Үнэхээр гоё байсан. Yes, so the extreme climate here was really humbling to be here. You know, we travelled a long way to make art on the lake, Bushful Lake, and I've never worked on a frozen lake before. I've been making land art for 30 years, all around the world, and this is a unique place and unique experience. Тийм. Би ингээ 30 жилийн турш байгалийн урлагийг дэлхийд даяар хийж явж байхдаа хамгийн анх хүлцэн нууран дээр өстэй нууран дээр ажиллаа хийсэн. Тэгээд маш юм гоё дөлгөөн зөвлөн байсан. Тэгээд мэдээж хэцүү байсан. Одоо энэ бичлэгэн дээр харагдаж байгаа энэ нууран дээр хийсэн зүйл маань. Энэ зочны маань хийсэн бүтээл. Тийм, энэ тэр хоёрын хийсэн ажил байгаа. Энэ бүтээл маань ямар утга учиртай зүйл юм бэ? Тэрийн талаар асууад Can you explain about your concepts? Especially for this particular piece. Yes. Yeah, so normally we work in wood and willow, but there wasn't any wood or willow to work with. So we've done this 3D piece in sand before, and we thought we could actually do it on the ice because there was stone, there was snow, and there was ice, the three. So then we put the drone up to be able to look down and capture the beauty of the lake and really work with the ice as well. Anything you want to do? Yes, the 3 dimensions really they mislead the eye, so it's like it changes your perspective.
Тийм. Энэ хоёрын ерөнхийдөө энэ байгалийн урлаг болохоор юм яг байгальтайгаа материалыг ашиглаж хийдэг тэргээр маш онцлог. Тэгээ одоо энэ хоёрын хийдэг ерөнхийдөө бол ажил нь дандаа бургасаар шүлжмэл хийдэг. Тэгээ Монголд Хоёр онцлог юм. онцлог тэр байгаа. Тэгээ энд бол бургас байхгүй байгаа. Тийм болохоор яг тэр байгалийн нөхцөлд очиод мэдрээд байгалийн уран бүтээлийн онцлогын гол нь тэр байгаа газрыг мэдрээд тэндээсээ байгаа материалыг ашиглаад тэг өөрийгөө тэр байгалийн нэг хэсэг болсон гэж мэдэрч хийдэг. Тэргээр маш онцлог. Тэр утгаараа чи энэ хоёр мөс, шороо, тэг цас байгаа юмыг ашиглаад хийсэн. За энэ бүтээлийн утгаас нь бол бидний хандлагын тухайга тэг энэ ингээ уран хэмжээсээр хийсэн байгаа шүү дээ. Уран дээгэр. Тэгэхээр ингээ дээрэс нь дроноор харахад ямар байна? Яг хийж явах явц те энэ хавтгаар харахад ямар байна? Тэгэхээр энэ бидний юм ямар нэг юм ингээ харах хандлага маань ямар ч хийж болно гэдэг санааг энд гаргасан байна. Тийм байна. За энэ болохоор арай өөр бүтээл ах шиг те. Энд манайд жаварт болохоор олон улсын 3 уран бүтээлч, Монголын 6 уран бүтээлч орсон байгаа. Энэ бол Ариун Туяа, өмнө нь Ононгой Ангитүр, Наран Дуланбай маш олон бүтээлч. Ойр Арт Хабын Instagram дээр уран бүтээлүүд байгаа. Бид нараас удахгүй яг энэ босон уран бүтээлээр нь үзэсгэлэн гаргана. Аваад ирсэн юм үү те? Энд байгалийн урлаг бол яг тэндээ хийгдээд үлддэг. Тийм. Тэгээд зургуудыг нь бол амар сагцсан. Бас ингэ бичлэгүүдийг хийцэн. Тийм. Бид нар байгалийн нэг хэсэг гэдгээ тэнд үлдээн бас тэргээр бас онцлог. Харин тийм яг энэ онцлогийг бас зочдоос асуумаар байна. Яг тэнд нь үлдээх хэлбэр гэж ах шиг байна. Өөр бас ямар хэлбэрээр хөгжиж байгаа одоо бидний нэг аль улс орнд бас хамгийн их хөгжил авч байгаа. Can you explain a little bit about the land art, the development, the concept? It should stay in the nature or you have to take it? For Mongolians, it's a bit new. It's making art which is we call site specific. It's from the location where the art is made. So the materials can just be a few meters away, and you work with what you can find. Yeah, and land art emerged from the 60s and 70s in the USA and the UK, and it was because the artists wanted to take art out of the gallery and into the environment. It was like a rejection of the gallery system, and it really became popular during the 60s and 70s, and now we're about the third wave of land artists coming through. Yeah. Жохон бас нэмчээ. I have to add a bit. Of course. Land art was much before 60s and 70s. Oh, yeah. Yes. Yeah. Ер нь бол ингээд хүн байгальтай дандаа хамт амьдарч ирсэн шүү дээ. Байгалийн урлаг бол юм хүний баг үүсэлтэй адилхан тэнцүү цаг үетэй гарч ирсэн. Бид нар ч гэсэн Монгол гэр ингээд чулгаар хийж тоглохоос эхлэв те. Тэгээд байгальд хүний юм хамтарсан оролцоо ганцхан тоглоом биш, нэгнийхээ нэг болсон юм бүхэл юмыг ерөнхийдөө байгалийн урлаг гэж ойлгож байна. За тэгээ яг юм урлагийн төрөл бол орчин үеийн урлагт хөгжсөн бол 60-70-аад оноос Америк тэгээд Англид гарч ирсэн. Одоо бол дэлхийд даяар байгалийн урлагаар янз бүрийн төрлөөр байдаг. Энэ бол site specific буюу тухайн газар орныхоо урлаг гэсэн утгатай. Тэгээд одоо бол дэлхийд дээр хаа сайг байгаа. Манай хоёрын хувьд болохоор мэдээж маш олон юмнуудад оролцсон. Гэхдээ яг энэ land art энэ хоёрын хамгийн онцлог нь бол яг тухайн газрынхаа материалыг ашиглахаас гадна бас тэндээ үлдээдэг. Тэгээд land art бол галерейд өгнө урлагийн бүтээлүүд гардаг шүү дээ. Тэгэхээр тэрнээс гарч гадаа орон зайд 360 градус ингээ 90 тойрог харахад тэр чигээр ингээ гоё нээлттэй тийм орон зайд хийдэг галерейгаас татгалздгаараа бусад урлагаас онцлог. Одоо хоёр зочин маань 20-30 жилийн land art-ыг хийж ирсэн гэж байна. Тэгээд олон орноор явж үзсэн баг. Олон орноор явахдаа ямар зүйл нь өөр санагдсан бэ? Биднээс Монголын ялгаа маань ямар санагдсан бэ? Of course, you've been traveling for many years with your land art and your projects. So, how about Mongolia? What was the difference between these countries and Mongolia especially? The biggest difference for me was the actual, when we were out of the city, the feeling of expanse and emptiness. That was really striking for me. And as we were driving, we drove for 15 hours to get to the lake, didn't we? And but it was just the beauty and the isolation, and then the animals. You know, they're seeing the horses and the yaks and everything. It was just felt like a really extraordinary landscape for me. I've never seen anything like it. Very, very beautiful, and I felt really moved by. It was like there was a real courage
to everybody who lives in that landscape. I'm full of admiration and humbleness about that. Тий. Монголд хөсгөл явахдаа 15 цаг машин ярьсан шүү дээ. Тэгэл тийм уудам орон зайг анх удаага харсан. Маш олон орноор аялсан ч гэсэн тэгээд уудам орон зайд гарангуудаа ингээд энэ хоёр хэлжсэн. Зөвхөн мэдрэмжээрээ биш бүр ингээд нэг махан зүрхээр ингээд амар гой суулаарсан. Тэр орон зайг мэдэрсэн. Тэр гайхалтай байсан. But the other countries, you want to specify some countries that you like the most? I think we've worked in Canada a couple of times in the autumn, in the fall, and the leaves and the autumn are stunning. I don't know what autumn is like here, but everything is bright and colourful. That was extraordinary to work in. Yeah, and also for me, going to Ireland, so green. It's so, they call it the Emerald Isle. It's because it's so green and very rugged and very beautiful. I think every country that we've been to has something special about it. And because we're only there for such a short time, we're full of impressions of it. And I think we always see the best of the country when we visit. That's what we're looking for. And it's every country has its unique, but I think Mongolia is particularly special. Yeah, we are looking forward to coming back. Yeah, we really want to come back. For some reason, I don't know why, but we'd always wanted to come to Mongolia. And when we met Ulzi in Switzerland, we were so excited when she said, "Yeah, come to this art event," and it was like a dream come true. Yeah, it was quite long, but I'm sorry. It's okay. Хин Марк болохоор Канада хамгийн онцлог санагдсан. Нөгөө байгалийн уран бүтээлч ингээ байгалийн амар гэрхай ажиглаж явдаг байхгүй. Зүгээр юм аялах биш. Уран бүтээлээ тойрох гэж учраас тэгээд Канадын яг намар бол хамгийн гоёсэн. Тэр олон янзын өнгүүд, нөгөө янз бүрийн модны өнгүүд, навчнууд маш гоёсэн онцгой. Ребекагийн хувьд болохоор Ирланд маш гоёсэн. Нөгөө Emerald ч ямар ч үлээлээ ногоон гоё Emerald чулуутай адилхан тийм гоё маш гоё ногоон байсан. Маргад буруу тааш магадгүй. За Emerald тийм чулуу шиг тийм гоёсэн. Тэгээд хин Ребека Аст гэжсэн сая бүх орон бүрийн гэсэн онцлогтой. Бид нар энэ байгалийн урлагийг хийж явж байхдаа тухайн орны хамгийн гоё санагдсан онцлогийг ингээд хардаг. Монголын хувьд бол бүр ингээд шал өөр байсан. Тэгээд Монгол уран бүтээлчтэй Швейцарт уулзаад наашаа хурж ирээ манай хөтөлбөрт оролцоо гэхэд бол ингээд амар гоё санагдсан. Тэгээд хурж ирсэн. Буцаж ирэх хүсэлтэй байгаа. Бид нар бас зуны хөтөлбөртөө урьсан байгаа. Тэгээд манай уран бүтээлчтэй бас маш их юм сурсан. Нэгнээсээ харин та чи яг энэ бүхний куратороор ажилласан шүү дээ. Тэгэхээр таны бас одоо дэлхийг хүссэн таны ер нь ингээд нэг харсан зүйл юу гэсэн бэ? Тийм. Би өөрөө Швейцарт амьдардаг. Монголд амьдардаг 17 жил болж байгаа. Тэгээ Монголда ирэх болгондоо ингээд шууд хөдөө явдаг. Тэгээ хоёр өөр орон шиг байдаг хот хөдөө хоёр. Тэгээд яг л түрүүний яс хийснээр ингээд зөв шууд сулардаг. Тэгээ одоо ч амар юм хөдөлгөөнтэй нэг юм бид нар амьдардаг шүү дээ. Тэгэхээр тэр хөдөлгөөнөөс гараад хүн яг өөрийнхөө дотгошоо орох бол байгаль орохтой адилхан. Тэгээ энэ том орон зайд байгалийн урлагийн бүтээлийн гэдэг бол тэр өөртөө нүүр тулчин гэсэн үг. Уран бүтээл бол зүгээр ингээд зөвхөн зурах ч юм уу ерөөсөө биш. Өөрийнхөө дотор орж тэгээд 95 нам мэдэрч тэр хоёрыг холбоосыг яаж гаргах вэ гэдэг маш гоё зүйл. Урлаг гэдэг бол өөрөө. Тэгээд би бол өөрөө шууд байгалийн урлагтай илүү дуртай. Тийм би перформанс буюу үйлдэлийн урлагийн уран бүтээлч өгнө. Зөв бол перформансийн төрлийн хөтөлбөр угаасаа явуулдаг. Гэхдээ энэ өвлийн хувьд бол миний дэлгэмээр санагдсан хамгийн гол зүйл бол тэр өвлийн үзэмж зөвхөн нүдээр үзэх биш. Өвлийн мэдрэмж. Тэгээд тэр мэдрэмжээс авч байгаа тэр сэргэг зүйл. Хэрвээ дандаа халуун нартай байх юм бол уйтгартай тэгээд ингээд ноцорно штэ. Ийм юм бэжэж амьдралтаас нэг хэцүү юм дуудаж байгаа гэсэн үг шүү дээ. Ийм амьдралд нэг ийм юу илээ яах вэ гэсэн юм цогтой юм бэжэж хүдний эсрэг тэмцэж бид нар ер нь бол тэмцтэй ордог гэж боддог. Тэргээл дэлхийг хүс. За маш их баярлалаа. Бидний ярилцах цагийн зэрэг дуслаа. Өглөөний нэвтрүүлэгт бид маш богино хугацаанд үзэгчдтэй мэдээлэл зорьдог. Тэгээд хоёр зочиндоо танд маш их баярлалаа. Land art буюу одоо байгалийн урлагийг бол одоо монголчууд бидэнд ер нь яг бид байгальтай ч гэсэн яг нэг юм байгаль дойр арт юм гэсэн урлаг талаасаа яг ингэж ойрцсон аягүй зөвхөн байх гэж бодож байна. Гэхдээ энийг дэлгэрүүлэхээр явж байгаа танд үнэхээр талархаж байна. Маш их баярлалаа. Хоёр зочиндоо маш их баярлалаа. Дараа Монголд ирэхээр нь уулзъя. Баярлалаа. Баярлалаа. Thank you. Meet you again when you are in Goya. Thank you so much. Thank you so much guys. Баярлалаа. За баярлалаа.